Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төсөл үзүүлж байна. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт хүн амын дунд 1.5% цусны донор эзэлж байх юм бол энэ тухайн орн цусан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг бол хангаж чадна гэж зөвлөмж гаргасан байдаг. За манай улсын хувьд бол яг одоогор бол энэ хэмжээнд арай хүрээгүй. Хүн нийт цусныхаа нэг 15-аас дээш хувийг алдчих юм бол үндсэндээ тэр хүний амь насанд аюултай гэсэн. Одоо миний би 5 үний цус байгаа. Тэгээд ямар ч хүн гэдгийг мэдэхгүй би голно. Ямар хүмүүс надад цусаа өгсөн. Тэгтээ мэдэхгүй ч гэсэн тэр хүмүүст мэдэхгүй ч гэсэн үнэхээр маш их баярлаж байна. Ер нь бол донор хүний цусан бүтээгдэхүүн гэдэг бол хамгийн чанартай, аюулгүй, халдваргүй ийм цусан бүтээгдэхүүн байх ёстой. Тийм учраас цусан бүтээгдэхүүнийхээ донор болоод тухайн донор тэнцээд одоо байнгын донор болж байна гэдэг бол энэ тухайн хүний одоо эрүүл байгаагийн хамгийн том баталгаа